энэ төсөл бол Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд 11 оноос хойш бэлтгэгдээ техник эдийн засгийн үндэслэл нь. За тэгээд тэрэнд зориулж улсын хурлаас 13 он сойрхон батлагдаад. За тэгээд эрдэнэ төлөөлөгчтэй уулаар газар нь баталгаажиж, байршлан баталгаажиж, хэсэг ерөнхийлөгөө баталгаажиж ингээд цаашдаа их төсөл хэрэгжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл нь 13 оноос улсын хурлаас сойрхон батлагдаад 14 оноос эхэлсэн. За 20 минут, сэлб 20 минут гэдэг нэртэй болоод эхлэн яг энэ төслийн ачааллыг нэмэгдүүлсэн байгааг та бүхэн харж 95 давхраар нэвтрүүлж гэр хорооллыг хөгжүүлэх, амны орон сууцтай иргэдтэйгээ хамтарч хөгжүүлнэ гэсэн энэ төсөл хэдийд яг өөрчлөгдвөө гэдэг юг хөөгд үтсэн боловч нарийн шийдвэр гараагүй. Хаана яг баталгаач нэмэгдэгдээгүй. За тэгтээ нийслэлийн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төвжирлийг бууруулах гэр хорооллыг орон сууцлах тухай хууль 23 онд гарснаас эхэлжээ гэж ойлгож байгаа. Энэ хуулийг хэрэгжүүлэх хүрээндээ явж. За энэ хууль 23 оны 12 сараас хойш ердөө 24 оны 11 сард бонд тусгасан хүртлээр маш богино хугацаанд ажилласан байгаа. Тэгэхээр энэ шийдвэр гаргалтын процесс нь засгийн газар орон нутгийн захиргаатаа ойлгох юм бол маш хурдан юм шийдвэр захин байж болдгийм байна гэдэг нэг сайн жишээг нэг талд харуулж байгаа. За ингээд удаах байдлаасаа бид нар харах юм бол энэ өөрө бэлтгэлгүй байх юм бол ямар хэмжээнд хүргэдэм бэ гэдгийг харуулах болно. За энэ төсөл бол түрүү хэлсэн 13 онд 15 онд иргэдийн хурлаар батлагдсан 23500 хүн амтай болох ийм хороолол энэ нь зориулсан дэд бүтцийг Азийн хөгжлийн банкны төслөөр бид нар зээл авч байгуулсан. Байгуулад 21 онд дуусгасан. За 23 онд болохоор зэрэг 24 онд техник эдийн засгийн үнсийг дахин шинжилээд 48.200 хүнтэй болохоор ачааллыг нэмэгдүүлсэн. За энэ юу гэж вэ гэхээр Азийн хөгжлийн банкнаас авсан дэд бүтцээр нэмэгдээд дахиад ачааллууд нэмэгдлээ гэсэн үг юм аа. За энэ ажиллагаа явагдсан. За дээрэс нь 15 онд ботлогдсон ерөнхийлөгөөн дээр халиад орш үүсчихсэн байгаль орчны төлөв байдлын хувьд нэлээд эмзэг хэсэг газар дээр барилга байгуулахгүй нэлээдгүй нээлттэй орон зайтай төлөвлөж исэн. За энэ тодглоор болохоор зэрэг битүү орон сууц баригдсан, тавьсан. За энийгээ бариад эхэлсэн. За нөгөө талдаа болохоор зэрэг яндан байгуулсан гэр хорооллын дунд. Энэ гэр хорооллын дунд байгуулсан яндангийн доор амны суурьны зориултаар ашигладаг байсан. За тэгээд дээрэс нь анхны ерөнхийлөгөөр болохоор зэрэг үйлдвэрийн зориултаар ашиглагдах байсан. Өөрөөр хэл яндангийн доор үйлдвэрлэлийн зориулт, өөрөөр хэл утааны хаялга доор, салхины доор байгаа учраас. Гэхдээ энэ саяны тодглоор бас дахин өөрчлөгдөж орон сууц болсон. Өөрөөр хэлбэл яндангийн өндөр 86 метртэй, барьж байгаа байшин маань бараг 50 м өндөртэй. Энэ бол яндангийн бараг зэрэгцэх байдалтай орон сууц баригдаад эхэлж байгаа. Оршин орон сууцны өөрийнх нь чанарт нь нөлөөлнө гэсэн үг. За тэгээ халиад оршиход үүсэж байгаа газар дээр орон сууц баригдаад эхэлсэн. За тэгээ хамгийн гол чухал асуудал нь болохоор зэрэг түрүүн хэлсэн бүх объемууд нэмэгдэж байгаа. Авцам, шовон шүлжээ, дэд үтсийн их үүсэр, усны их үүсэр, цахилгааны их үүсэр. За ингээд бүхэл үйл ажиллагаанууд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон энэ төслийн хүрээнд өртгийг нэмэгдүүлж байгаа. За тэгээд хамгийн гол нь нийт төсөл өртгийг төслийн урьдчилан томсгосон тооцоог бид нар авахыг хүссэн боловч 2.3 их найдаар бидэрт төслийн нэгж өгсөн. Гэхдээ техник эдийн засгийн үндэслэл болон байгуулагдсан гэрээ дээрэс нь борлуулалтын тооцоонд орж ирж исэн нэмэгдэж хийгдэх ажлууд болон энэ бүгдийг аваад дээр нь нэмээд хувийн хөвшилт зориулж олгож байгаа нийт метр квадрат нь үндэслүүлээд маглаар хийсэн маглын үнэлгийг нэмээд нийт төсөл өртгийг өрсөлдсөн байдлаар тооцож гаргасан. Энэ дээр болохоор 5.5 их найд төгрөгийн төсөл болж ирэх хувирж байгаа. За эндээс юу ч харж байгаа нь их усраар харагдах юм бол ерөнхийдөө нийслэлийн бонд нь өөр 35%, улсын төсвүүдээр болохоор 45%, хувийн хвшилжүүд 10% хөрөнгө оруулалттай, Азийн хөгжлийн болон Европын хөрөнгө оруулалтын банкны оролцооны юм багтай байгаа. За эндээс болохоор зөв ингэ харахад бид нар улс улсын хөрөнгө оруулалт давамгаас юм төсөл болж хувирж байгаа гэдгийг та бүхэн харж байна. За гүйцэтгэлийн хувьд болохоор одоогоор газар нүүлгийн шилжүүлэх дээрээс талбайн бэлтгэл ажил Тэзүү зураг төслийн боловсруулах үйл ажиллагаа, дэд бүтэц болон барилга байгууламж гээд орон сууц гээд төрлүүд нянгалаад ингээ үзэхээр одоогоор гэрээ байгуулсан. За энэ дундлын энэ улааны бити хараар яг гэвэл энд санхүүжилтийн дүнээр харж байгаа хар өнгөтэйнүүд нь бодогдоод ирэхээр зэрэг бид нар нэг ойролцоогоор нэг их найдын ойролцоогоор 978 тэрбум төгрөг гаргасан байна. Гэрээгээ болохоор зэрэг бид нар нийт дүндээ аваад үзэх юм бол ойролцоогоор нэг 50% нь гэрээ байгуулсан. Гэхдээ гүйцэтгэлийн хувьд хаас 18% та нийт төслөөсөн бодох юм бол за хэрэгжүүлэлтэд санхүүжилттэй бодох юм бол 20% тэл явж байгаа, ашиглаж байгаа. Өөрөөр хэлбэл бидний босцсон бондынхаа ашиглалтын 20%-аар яваад байгаа гэсэн үг. За тэгээд барилга байгууламж нь болохоор зэрэг 113 барилга цэвэр орон сууцны блокуудыг байгуулж эхлээд анхны гэрээ байгуулагдсан. Гэхдээ газар шорооны нөхцөл байдал үүссэн учраас өөрөөр геологийн бүтцэн нэг өөрчлөгдөөд хоёр компани гүйцэтгэл бол ажлын гүйцэтгэл нэлээд удаашралтай явж харагдаж байгаа.
За энэс цаана болохоор цахилгаан холбоо болон РП одоо нэг эрчим хүчний бэлтгэл ажлын 1-2 дугаар багцсан зарлагдсан гүйцэтгэлийн ажлын гүйцэтгэл бол тодорхой мэдээлэл ан дээрээгүй. Гэхдээ санхүүжилтийн гүйцэтгэл 20%-аар олгогдсон 26 онд гүйцэтгэл явагдаагүй гэж харагдаж байгаа. За эндээс ингээ харахаар зэрэг нүүлийн шилжүүлэлтийн асуудал онцгой анхаарал хандуулж байгаа. Анхаарал татж байгаа. За төслийн өрөөнд болохоор зэрэг бүтэн нөлөөлөлд өрсөн хагас өртөгцөн одоо түрээслэгч хүмүүсийн бүх нөхцөл байдал харгалзуулж одоо Азийн хөгжлийн банкны нөгөө нийгмийн нөлөөлөлд нь өртөж энэ газар чөлөөлт явагдсан байдаг. За дээрээс нь хамгийн гол нь 10 жилийн хугацаанд энэ хүмүүст газар ашиглалтын чиглэлийг газрыг дэмжиж хөрөнгө оруулж байгаа улсын хөрөнгө оруулалт та бүхэн ашиг хүртнэ гэдэг мессежийг 10 жилийн туршид явуулсан байна. Гэхдээ энэ тамгатай тэмдэгтэй төрийн бусууд нь байгуулагдсан. Газрын эзэнтийн бүлгүүд байгуулагдсан. Бизнес эрхлэгчид шинээр ирэх гэж байгаа бизнестэйгээ та нар хэрхэн одоо өрсөлдөх юм бэ гэдэг бэлтгэл ажил хангагцаар байтал энэ нүүлгэн шилжүүлэлт явагдсан. За энэ нүүлгэн шилжүүлэлт нь өөрөө ямар нэгэн эрх зүйн нөхцөл байдлыг өөрчлөсөн гэвэл одоо зөрчсөн гэвэл зөрчсөн байх мал нь дараа нь яригдана. За энэ процесс дотор болохоос одоогоор 87 хэлбэр газар үлдсэн. Дандаа бизнесийг үлдсэн байна. Тэгэхээр бид нар ямар хэмжээнд одоо 70-80% одоо зөвшөөрөлтэй байх юм бол энэ үйл ажиллагааг явуулж болно гэдэг процесс чинь яг бизнесийн хүмүүсийг ашиг орлого олж байгаа өнөөдөр орлого нь одоо өөрийнх нь амьдрал нь орлогоос нь хамаарсан ба бизнес хэрэгсэл нөлөөлөд байгаа байдал чинь энд яг гарч ирж байгаа. Энэ асуудал бүр дахин төлтийн төсөл болгон дээр гарч ирж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. За тэгээд хамгийн гол нь энэ Tender.com гэдэг ном гаргасан. Энэ тухай газрын тухай хуулиар бид нар одоо заагдаагүй нөхцлөөр бид төсөл сонгон шалруулалтаар энэ одоо худалдаа өгчийг сонгох гэдэг байгаа. Энэ үйл ажиллагааг болохоор компани одоо явуулж байгаа. Гэхдээ энийг хуульд одоо ийм төслийн хөрөнгө оруулалтыг хийхэд ийм асуудал хэрэгтэй байгаа бол энэ хууль эрхцээ нөхцөл нь бүрдээгүй үед энэ арга хэмжээг авах гэдэг надад харагдаж байгаа. За дараагийн нэг асуудал нь болохоор дулааны асуудал. Дулаан бол эрчим одоо нөгөө сэлбийн одоо 28 мегаваттын дулаан станцаас 21-ийг өгөн, Дамдаржаагийн 63-аас 23-ийг өгөн. Ингээд зөрүүд нь 48 мегаваттын дулааны их усрыг хайгаа явж байгаа. Энэ асуудлыг бүрэн шийдээгүйгээр энэ асуудлыг эхлүүлсэн. Одоо тэгээд дамбын 63 мегаваттыг бид нар дид хүчин баригдаагүй шугамшилжийн тодорхойгүй байгаа. Шугамшилжийн 73% үүсэлтэд явж байхад энэ айлуудтай нөхцөл одоо дараагийн нөхцөл нь яригдааг байгаа учраас энийг одоо авна гэсэн ийм яриа хэлцэл явагдаж байгаа юм байна. Гэхдээ шийдвэр гарааг байгаа. 35-ын дэд станцын зураг хийгдэг байгаа. Авц замын зураг төслийг энэ төсөв төртөгт ерөөсөөр оролцоогүй байгаа. За энийг яаж шийдэх вэ гэдгийг шийдэгдэг байгаа гэсэн. За тэгээд энэ одоогийн баригдсан байгаа барилга байгууламжаас өөрсдийн өгсөн зурган дээр 77 блок нь өөрөөр 113-ын 77 блок нь дулаан авах болцоотой авах магадaltaй авна. Магадaltaй нь 20 блок. За ингээд дараагийн асуудлууд нь үлдсэн барилгуудын асуудал гарч ирэх нэ гэсэн. Тэгэхээр эрсдэл нь болохоор хугацаанд яг дуусах юм уу юм? Зээлийн хөрөнгө бүр ашиг бид чадахгүй гэдэг. Яагаад гэвэл бид нар 14 сарын дараа энэ зээлийг буцаагаад төлнө. Яагаад гэвэл энэ маш богино хугацаатай 2.8 жилийн хугацаатай. За тэгээд энэ зорилгодоо хүрэх юм уу? Яагаад гэвэл 15,600 яндан 12,000 нөхөн жорлон буулгана гэж ярьсан. Гэхдээ энийг бид нар баталгаажуулах боломжгүй байгаа. Яагаад гэвэл энэ айлуудыг бид нар хаашаа нүүчих вэ гэдэг мэдээгүй. Энэ хүмүүс авсан мөнгөө яагаад гэвэл инфляц буураад орлого буугсан мөнгө хомсцсон үед энэ нүүлгэн шилжүүлэлтийн зарлыг бэлэн мөнгөөр ярьсан учраас энэ хүмүүс бүгдөө нүүсэн. За тэгээ хаашаа нүүснийг бид одоохондоо мдэг байгаа. Мөшөх судалгаа явагдааг байгаа. За тэгээ дээрэс нь худалдаа авалтын борлуулалт нь гэр хорооллын иргэдэд зориулж байгаа гэдэг мессеж нь байхгүй. Одоогийн байгаа нэг одоо метр квадрат нөхөж байгаа юу нь болохоор зэрэг одоогийн гэр хорооллын иргэдийн худалдаа авах чадвар нийцж байгаагүй гэдэг нь өөр асуудал. За тэгээ дээрэс нь 6% одоо нөгөө ипотекийн зээл гэр хорооллын 6% нь нотогдсон гэж байдаг. Эндээс асуул бид нар яригдана. За тэгээ дээрэс нь нүүбийн хүний эрхийн комиссийн газар ба хүний эрх стандарт ба хэрэглээ гэдэг удирдамжид альтернатив хурал байхгүй бол хамгийн сүүлд авах хэрэг хэмжээл энэ нүүлгэн шилжүүлэлт байх шүү гэж заасан байдаг. Тэгэхээр бидний хувьд болохоор нөх хэрвээ газрын эзэд өөрсдийнхөө үнийг үнэхээр 408 тэрбум төгрөг үзэж байгаа бол энэ нийт төслийн өртгийн 7% нь байгаа. Тэгэхээр зэрэг энэ 7% ашигаас нь шалтгаан энийг өөрсдөө зохион байгуулж оролцуулаад энд нь суралцуулаад 10 жилийн хугацаанд ямар байдлаар газрыг хөгжүүлж болох вэ гэдэг суралцаад ингэ явах юм бол энэ 7% ашигын газар дээр нь бид нар нэмж өгөх болцоо төслийн өртгийг хүртэх болцоо байсан мэн гэж харагддаг. Тэгэхээр хуулиар бидэнд байсан байна. Ягаад гэвэл ийм аргаар маш олон төсөл хэрэгжиж байгаа, иргэдийн оролцоотой хэрэгжиж байгаа. За тэгээд дээрэс нь нийслэлийн нийс Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төвжирлийг бууруулах гэр хорооллын орон сууц тухай хуулийн дахин төлөвлөх хэлбэрээр л хөгжүүлнэ. Дахин төлтийн тухай хуулинд дахин зохион болох арга хэмжээ байдаг. Гэхдээ дахин төлөвлөнө. Дахин төлөвлөх дотроо 4.1-4-т нь гэр хорооллыг орон сууц хууль ажиллагааг хэрэгжүүлэгч гэж гэр хорооллын орон сууцх нийслэлийн өмчт хуулийн этгээдийг зааж өгсөн. Ингээд засгийн газар энэ байгууллагатаа бонд босгож өгсөн. Гэтэл яг энэ төрлийн төслийг хэрэгжүүлээд 12 оноос хойш гацж байгаа төслүүд байгаа. Яг энэ төслийг хэрэгжүүлэх гэж гэр хорооллын иргэдэнд нөхөрлөл байгуулан ажиллаж байгаа. Энэ хүмүүс маш том өрсөлдөгчтэй одоо тулчаад байна л гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл нийслэл өөрөө өрсөлдөгч нь болчихжээ. За Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй хэрэгжүүлсэн төсөл төрийн хэлсэн. Одоо нөгөө иргэдэд яаж энэ төсөлд оролцох
За энэ нэмэлт мэдээллээр цаг өгье. За тэгээ энийг ажлыг үнгүүдүүлсэн. За тэгээд төр хэдийд ч бодлогоо өөрчилж чадна гэдгийг харуулсан энэ шийдвэр нь өөрөө хотыг байгуулах үйл ажиллагаанд төр иргэдийн оролцоонд харилцан хамааралтай нөхцөлийг одоо эффектээ үзүүлээд эхэлсэн байна. Яагаад гэвэл ийм их бэлэн мөнгөөр чөлөөлж байгаа учраас нийслэлийг л хүлээн өөрөөр дахиад энэ цаашдаа энэ үйл ажиллагаа явуулахад итгэлцэл буурна. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль зэрэгцээд нийслэлийн төгж одоо энэ саяны энэ хууль батлагдсанараа иргэдийг орон сууцчлуулна гэснээр томьёо хэрэгжилж гисэн. Анх удаа энэ 23 оноос хойш. За энэ орон сууцны тухай буудлага нь орон сууцчлуулна гэдэг нэртэй болоод ирсэнтэйсээ холбогдоод за орон сууцны талаар төрөөс баримтлах бодлого болон хот байгуулалтын бодлого тодорхойлогдоогүй бодлосоо юм зэрэгцээ хоёр бодлого гарч ирчээд байна гэж харагдаж байгаа. Хоёул үсэ дэмжих гээд байгаа мó? Нэг бол төр өөр орон сууцаар хангах гээд байгаа мó гэдэг. За тэгээд гэр хорооллыг дахин хөгжүүлэх одоо хөрөнгө оруулалт дэмжих төслийн хүрээнд бэлтгэгдсэн төслийн ачааллыг нэмэгдүүлээд гарснаас эндээс гарах нэмэлт их усруудыг хаанаас шийдэж байгаагаа тодорхойгүй орсон бэлтгэл нь өөрөө дутуу байгаа учраас өнөөдөр энэ төслийн хугацаа сунгаад төслийн зардал нэмэгдэх одоо эрсдэл үүссэн байна гэж харагдаж байгаа. За хөгжлийн бодлого төлтийн тухай хууль болон төсвийн тухай хуульд улсын төсөөр ирж ирэх хүслүүдэд мега төсөл гэдэг ангилалд орж ирж байгаа юм бол бусад төслүүдийг ямар хэлбэрээр бэлдэж авах ёстой юм бэ гэдэг энэ зарчимчин гарч ирээгүй байгаа учраас өнөөдөр төрийн болон орон нутгийн хоорондын ярилцах систем бүрдэг байна гэж харж байна. Тэгэхээр энэ нь өөрөө цаашдаа маш хурдан богино хугацаанд босгосон хөрөнгөөсөө болоод энэ ажлыг одоо төлгөөгөө хэрэгжүүлэх ёстой энэ төрийн байгууллагын хүмүүсийг ямар нэгэн аргаар энэ ажлыг урагшлуулах ёстой гэдгээрээ болоод үйл ажиллагааны процессыг урагшлуулах за ингээд зөрчил гарч ирэх ийм асуудал гарч ирчээд байна. Тэгэхээр энийг болохоор зөв өнөөдөр ажил хийгээд ажлаа урагшлуулж байгаа хүмүүстэд одоо ярихгүй гэдэг нь одоо би санал нийлж байна. Тэгэхээр зэрэг хууль боловсруулж байгаа нөлөөллийн эффектийг дээрэс нь боловсруулж байгаа техник эдийн засгийн үндэслэлд нийтээр ач холбогдлохгүй бол өнөөдөр техник эдийн засгийн үндэслэлийг ажлын зурагтай хамт баталж байна. За энийг юу гэсэн үг вэ гэхэд хэзүүгээрээ үүсгэж байгаа нөхцөл байдлыг хэрхэн адилаашруулах юм бэ? Үүсгэж байгаа эрсдлийг яаж хаах юм бэ гэдэг төсөв төртөг нь орж ирээгүйгээсээ болоод бэлтгэл ажил бүрэн хангадаагүйгээсээ болоод бид нар процессын алдаа гаргаад байна гэж харагдаж байгаа. За тэгээд дараагийн асуудал нь энэ төсөл болохоор зэрэг Улаанбаатар хотын саяны хэлсэн батлагдсан хүчин төгөлдөр байгаа ерхий төлөвлөгөөний ачааллыг одоо нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл газар ажилтны дүрмийг зөрчсөн, хуулиа зөрчсөн. За энэ хууль одоо ерхий төлөвлөгөө улсын хурлаар батлагддаг. Тэгээ энэ бодлогдоод байгаа процесс нь маш урт хугацааны процесс болохоор зэрэг хотод болоод байгаа тогтмол энэ газрын ашиглалтыг өөрчлөх хэрэгцээ шаардлага гараад байгаа энэ нөхцөл хэмнэлтэд ерөөсө таарахгүй байгаа. Тэгэхээр газрыг зохион байгуулах оновчтой шийдлийг 2030 оны хөгжлийн ерхий төлөвлөгөөнд батлах ёстой гэж заасан боловч 14 оноос хойш ямар ч арга хэмжээ аваагүй. За тэгээ энэ нь өнөөдөр Улаанбаатар хот даяараа одоо дөрмөө зөрчсөн энэ нөхцөлийг үүсгэсэн. Тийм болохоор зэрэг энэ ерхий төлөвлөгөөг батлах за газар зохион байгуулалтын үүргийг иргэдийн хурал руу доошо буулгах арга хэмжээ авахгүй бол бид нар Улаанбаатар хотын үйл ажиллагааг одоо дэмжих боломжгүй болчиход байна гэж харагдаж байгаа. За төсвийн зарлаад бэлтгэж байгаа төслүүдийн арга хэмжээ санхүүгийн зохицуултыг хуримтлуулж ерөөсө бүртгэдэггүй юм байна. Төсөл ерөөсө мэдээлэл ингээд тасарчдсан юм байна. Урт хугацааны төсөл хөрөнгө нь олдохгүй тэгтээ тэзэн боловсруулагдсан байгаа мартагддаг юм байна. За тийм болохоор энэ төслийн арга хэмжээний хөрөнгийг бүртгэх хэрэгтэй.